Сайн байцгаана амьдчүүдээ. Та бүхэнд шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан амарцгаасан уу? За энэ 7 хоногийн турш бүгдээрээ хамтдаа эзэн үгийг өглөө бүр хүлээж авцгаая. Тэгээд та бүхнийг хамтдаа залбирахыг уриалж байна. За бүгдээ хамтдаа залбиръя. Их эзэн минь ээ, бид таны өмнө ирж байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа өдөр бүрийн төлөө танд баярлалаа. Хайртай аав минь, эзэн бидэнд байгаа бүхэл зүйлсийг эзэн та өрөөж та нэгүүлсэн учраас эзэн бидэнд байгаа гэж бид итгэж байна. Эзэн тэдгээр бүх зүйлсийн төлөө танд баярлалаа. Тэгээд яг одоо бид хамтдаа шинэ өглөөнийхөө танаас ирэх үгийн төлөө залбирч байна. Та бидэнд өөрийнхөө үнэнээр ярих болтугай. Та бидэнд дахин өөрийнхөө үгээр дамжуулан биднийг бас ятгах синхруулах болтугай гэж таньсаа гуйж байна. Их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бүгд хамтдаа Лук номын 5 дугаар бүлгийн 27-оос 32 дугаар ишлэгийг хүлээж авъя. За би та бүхэнд эндээс уншаад өгье. Дараа нь тэр гарч явн татврын газар суух татвар хураагч Лев гэгч хүнийг хараад намайг даг гэж түүнд хэлэхэд тэр бүхнээ орхин босож түүнийг даглаа. Есүс зориулж Лев гэртээ том цайлга гивэ. Тэнд олон татвар хураагчд болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ. Фарисеучуд тэдний хуулийн багш нар түүний шавнарт дургуйлхан та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ гэхэд Есүс тэдэнд эмч эрүүлд нь бус өвчтөд нь хэрэгтэй би зөвтгийг бус харин нүгэлтнүүдийг гимшилт дуудахаар ирсэн юм гэвэ гэж хэлсэн. Амен. За энэ хэсгээс бүгдээрээ өнөөдөр хамтдаа Бурхан эзэн Есүс Христтэй ингээд нүгэлтнүүдийн төлөө ирсэн гэдгийг хүлээн авцгаая. Тэгээд Лев гээд эзэн Есүсийн одоо 12 шавийн нэг тий сайн дагалдагч байгаа. Тэгээд энэ хүн бол урд нь бол татвар барагч буюу тухайн нийгэмдээ тухайн соёлдоо ер нь бол одоо муу хэлэгддэг тий одоо ад үзэгддэг гэх юм уу. Одоо ахан дүүсийгээ тий одоо нутаг нэгт ахан дүүсээ ер нь бол шулдаг татвар их хэмжээгээр авдаг гэдэг тийм одоо эсэргүүцэл дунд амьдардаг гэсэн. Гэтэл эзэн Есүс Христ энэ хүнийг дуудаад чи намайг дагаа гэж хэлэхэд яг Левийн одоо амьдрал бол бүрэн өөрчлөгдөж байгаа. Тэгээд тэр даруй ер нь бол ингээд цайлах хийгээд, найр хийгээд тэгээд энэ ч байгаа одоо цугласан хүмүүс нь бас яг өөртөө адилхан тий татвар хураагч нар. Тэгээд эзэн Есүс Христ яг тэр найранд нь оролцож байгаа. Үүнийг харсан фарисеучуд болон хуулийн багш нар ер нь бол дургуутсан тий эзэн Есүс Христийг ер нь гайхаж байгаа. Та ч одоо юу ингээд баахан нүгэлтнүүдтэй хамт хоолунд идэж суугаад байгаа юм бэ? Ингэж болохгүй шүү дээ гэж. Есүс энэ ч нэг чухал зүйлийг хэлсэн. Тэрний юм хэр би үнэндээ бол яг тэг гим нүглийг хүлэмжшөрж байгаа. Өөрийгөө нүгэлтэн гэдгээ ойлгож ухаарж байгаа. Бас өөрт нь аврах хэрэгтэй гэдгээ хүлэмжшөрсөн тийм хүмүүсийн төлөө ирсэн гэж. Нөгөө талаараа яг энэ үгээр юу хэлж байгаа гэхээр фарисеучуд болон хуулийн багш нар өөрсдөө бол бидэнд аврал хэрэггүй. Бид бол аль хэдийн аврагдсан. Бид нар бол ариун гэж тооцогдсон. Бид нар те би юу хийсэнс үл шалтгаалаад те ер нь бол ингээд аль хэдийн би ингээд Израиль хүн учраас тэгээд хуулийг сагтаг учраас ер нь бол би бусдаас илүү мундаг гэж бодчихсон. Гэтэл Есүс энэ чинь үнэндээ бол тийм ш. Үнэндээ бол яг аврал хэрэгтэй хүмүүс бол те одоо өөрийгөө нүгэлтэн гэдгийг хүлэмжшөрж байгаа хүмүүс маа гэж. Тэгэхээр энэ чинь хэлсэн маань те эмч эрүүлд нь бус өвчтөд нь хэрэгтэй гэж. Тэр өнөөдөр бид нар эзэн Есүс Христ итгээд амьдралынхаа олон зүйлийг шийдмээр байдаг. Итгэсэн итгэлийнхэн дагуу тий олон зүйлийг шийдмээр байгаа. Олон одоо амьдралын одоо гарцгүй мэт, гаргалгаагүй мэт асуудлууд дээр бас гаргалгаа хайж бас Бурханаас гуйдаг. Тэгээд яг өнөөдрийн үгийн дагуу бүгдээрээ эзний өмнөрөө би ер нь яг өөрийнхөө гим нүглийн талаар хэр их тий мэдрэг хандж байгаа вэ гэдгийг асууцгаая. Би ер нь хэр мэдрэг хандж байгаа. Би хуулийн багш нар шиг фарисеучуд шиг тий би бол аль хэдийн итгэцэн учраас би ингээл тий одоо ер нь дайжгүй болцсон гэж бодоод яг өдөр тутмын амьдрал дээр өөрийнхөө гим нүглийн тал дээр нүгэлтэн гэдгийг хүлэмжшөөрөхгүй амьдарч байгаа юм шиг үстэй. Надад Есүс хэрэггүй гэсэн хандлагаар хандж байгаа юм шиг үстэй. Бас өрөөл бусдыг харахтаа тий надаас илүү нүгэлтэй амьтад надаас илүү гимтэй амьтад надаас илүү бохир заваа амьтад гэсэн бардам сэтгэлээр амин хуваа хичээсэн тий бодсон тийм одоо хандлагаар хандж байгаа юм шиг үстэй. Харин Лев шиг тий эзэн Есүс Христ чи намайг даг гэж хэлэнгүү шууд босоод бүх юм орхиод дагж чадах үз. Тийм хүлэмжшөөрөл бидний амьдралд өдөр бүр байгаа юу.
бид мэдээж төгс биш. Бид алдаатай, оноотой, бид зүрх сэтгэл, бид оюун бодолтой, бид бас одоо амьдралын өнгөрсөн түүхтэй, туршлагатай. Өөрсдийн гэсэн тогтсон үзэл бодолтой. Тийм учраас эзэн Есүс Христ бидэнд үгжилж байгаа гэхээр та нарын туулж ирсэн он жилүүдэд ер нь бол та нар хичээл зүтгэл хамгийн санаар хичээл зүтгэсэн ч гэсэн ер нь бол амжилтанд хүрээгүй. Одоо харин үргэлжлүүлээд харин намайг дагах юм бол амьдрал чинь яг жинхэнэ зам дээрээ, зөв зам дээрээ, үнний зам дээрээ гарч ирнэ гэж өнөөдөр та бидэнд сануулж байна. Тэгээ би таныг уриалж байна. Өнөөдөр бүгд хамтдаа эзэн намайг даг гэж дуудсан тэрхүү дуудлагт заа гэж хэлэхдээ бас өөрийгөө би нүгэлтэй эзэн минь надад гим нүгэл байгаа. Би гим нүгэлтэй учраас надад та хэрэгтэй байна гэсэн итгэлээр өнөөдөр шийдвэр гаргацгаая. Тэгээ бардам байдлаа орхицгоё. Би амьдралыг хэн чадж ийн гэсэн бардам байдал бидний амьдрал байдаг бол түүнийгээ бас орхицгоё. Харин эзний нэрхтээ даруусаж эзэн та намайг уучлаарай. Би гимтэй, би гим нүглээсээ салж чадахгүй байгаа. Харин энэ гим нүгэл дотроо би үргэлжлүүлэн баймааргүй байна гэсэн итгэлээр ирж түүнийг дахаар шийдвэр гаргацгаая. За бүгд хамтдаа залбирая. Аава таньда баярлалаа. Тэгээд энэ үгийн төлөө, өнөөдрийн үгийн төлөө эзэн бид үнэхээр өөрсдийгөө болцсон гэж бодож, өөрийгөө зогсож байна гэж бодож байсан бол та биднийг уучлаарай. Эзэн бидний амьдралд та хэрэгтэй. Бидний амьдралд таны аврал, таны хүчит мотор хэрэгтэй байна. Бид өөрсдийгөө гим нүгэлтэн гэдгийг хүлээмжшөөрч, бидэнд өөрсдөө сархах зүйл юуч байхгүй гэдгийг хүлээмжшөөрсөн амьдралаар амьдрахын төлөө бид бас таны үннийг ойлгож ухаармаар байна. Өнөөдөр та бидэнд ойлгуулах болтугай эзэн минь. Энэ өдөр бид таныхаа өмнө ирэхдээ эзэн үнэхээр даруугаар ирж чаддаг, даруугаар ирсэн нэгэн баймаар байна. Тэгэд өөрийнхөө гимнүглээг ухамсарлаж ойлгосон, гимнүглээсээ ирэх шийдвэрийг гаргахдаа таныг бас дагах төр шийдвэрийг хамтдаа гаргамаар байна. Баярлалаа эзэн минь. Тэгээд энэ үг бидний амьдралыг өөрчлөх болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.